орой мэндийг хүргэе. Манай 7 хоног бүрийн 5 гарагт танд хүрдэг сүүл цэцэд нэвтрүүлэг манд эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараараа бид Монголын залуучуудын холбооны бүгд найрамдах Солонгос улс дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан Business Field Trip хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан бизнес аяллалын талаарх нэвтрүүлгээ өнөөдөр бэлтгэсэн байгаамаа. Тэгээд энэхүү аяллалын хүрээнд олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг буюу KOICA бизнес эрхлэлтийг байгууллага дээр очисон байгаамаа. Энэхүү байгууллага маань болохоор 1991 онд Солонгос улсад бол үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын ядуурлыг бууруулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих замаар олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг бол дэмжих үйл ажиллагааг явуулдаг. Мөн түүнчлэн хөгжлийн зөвлөгөө өгөх янз бүрийн сургалтууд болон дэлхийн найзууд гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж мөн төр хувийн хөгжлийн түншлэлийн төслүүдийг бас хэрэгжүүлдэг олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг. Гадаадд яаралтай бүцэлтгүү тусламж гэх мэтчлэн олон хүмүүнлэгийн ажлууд болон бизнесийн үйл ажиллагааг явуулдаг байгууллага байгаамаа. Тэгээ энэхүү байгууллагын бас танилцуулгыг та бүхэндээ хүргэе гэж бодсон. Би ингээд богино хэмжээний бичлэгээ өгөөд буцаад студидд орж ирье. За бүгнээрээ бичлэгээ үзэж ирлээ. Таны харж байгаачлаа маш олон үйл ажиллагааг бол явуулдаг. Томоохон нийгэмлэг байгаа. Энэхүү нийгэмлэг маань бас Монгол улстай маань бас хамтран ажиллаж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бас одоо ч явуулсаар байгаа билээ. Одоо энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан Монголын залуучуудын холбооны бүгд найрамдах Солонгос улс дахь салбар зөвлөлийн гишүүнтэй хийсэн ярилцлага би бас та бүхэнд хүргэе гэж бодлоо. Ингээд үзчихэд эргээд нэвтрүүлэгт орё. Өнөөдрийн бас үйл ажиллагааны хамтлагаа төвчөнд танилцуулж өгөх үү? За сайн байна уу? Би Монголын залуучуудын холбооны Монгол Солонгос дахь салбар зөвлөлийн нэвтрүүлэг зөвлөлийн гишүүн Мажигсар байна. Манай залуучуудын холбооны бизнес Field Trip хөтөлбөр маань түрүүчийн сар 9 сараас хойш хэрэгжиж байгаа сар болгон хэрэгжиж байгаа. 9 сар түрүү сард болохоор Котрод очсон бол энэ удаад болохоор KOICA ирсэн байна. Өнөөдөр бол 11 сарын 17-ны өдөр Котрод KOICA ирсэн байна. За тэгээд мөн өнөөдрийн үйл ажиллагааны гол зорилго нь юу вэ? Манайх 6 сарын сүүлчээр YMC гэдэг залуучуудтай хамтсан тэрнээр үндэслээ тэгээд манай тэрүүн 7 сарны санаачлагаа одоо Солонгост амьдарч сурж байгаа хүмүүс маань дараа байгууллагатай яаж харьцах вэ? Яаж харьцаж ажлын байранд орох вэ? Тэр тохиолдлоос бид нар мэдхгүй хүмүүс байгаа шүү. Тэгмээр байгууллагуудыг танилцуулаад өөрөөсөө дараагийн олон болов гэсэн зорилгоор энэ трипийг зохион байгуулж байгаа. За энэ удаагийн үйл ажиллагаанд маань яг нийт хэдэн хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна вэ? Одоо сар болгон бол бид нэр өдрөө тохироод бүртгэл авдаг байгаа. Бүртгэл бол 20 хүний тоотой хязгаартай байгаа. Тэгээд яг бүртгүүлсэн нь бол манайхаар бол яг өдрөөр болох юм бол 45 хүн бүртгүүлдэг байгаа. Тэгээд зарим нь 21 22 хүн тасцдаг байгаа. Тэнгүүд тастангууд зарим нь ажилдаа боллоо инглээ гэх юм бол доош хүмүүс одоо мессеж явуулах, мэйл авах, мэйлээр явуулах, хаягаа явуулаад ирж чадахгүй хариуцгүй гэдэг юм. Магадгүй бас иймэрхүү одоо дараагийн яг хөтөлбөрүүдэд хамрагдахыг хүсэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүст одоо яг яаж бүртгүүлэх вэ? Дараагийн бас төлөвлөгөөнүүд юу байгаа вэ? Бас энэ удаагаар зогсохгүй бас дараагийн төлөвлөгөөнүүд бас байгаа гэж бодож байна. Манай Монголын залуучуудын холбооны пэйж хуудас байгаа. Тэрэнд бид нар одоо үйл ажиллагааны бүх мэдээллүүдээ явуулдаг байгаа. Одоо жишээлбэл 11 сар болохоор элчин дээр орох гэж гэсэн бодлоо байгаа. Элчин дээр яагаад элчин дээр гэх юм бол манай хүмүүс элчнээс асуух
асуу юм байдаг шүү дээ, тийм. Монгол улсын Монгол одоо элчин гэсэн баггүй юу? Монголын ганц дээр очин гэсэн. Тэгэнгүүт асуух юм байгаа. Тэгээд дараагийн бүртгэл нь 11 сарда яг пэйж цуц дээр тавьдаг байгаа. Магадгүй бүртгүүлэхийг хүссэн хүмүүс маань ингээ пэйж цуцаараа дамжууллаа. Тэгээд оролцоод бас мөнгө төлөх болоо ямарваа нэгэн такс байгаа болов гэсэн бас эргэлзээ байж магадгүй л дээ. Тас мэдээ хэлээ. Бид нар бол одоо анхны удаа зохиод одоо энэ удаага 2 дахь удаа байхгүй юу? Яг нь манай хүмүүсийн хувьд бүртгүүлж ирэхгүй тохиолдол бидний зөвлөлөөрөөс болохоор нэг барьцаа байхгүй хураан жавчаад буцаад ирэхээр нь барьцаа өгөх үү гэсэн болоо яаж байгаа гэсэн тийм юм зохион байгуулахгүй. За их хүмүүс нэрэгдээ байх хүмүүс нь байлигдээ гэж байгаа байхгүй юу? Гэхдээ ухамсартай бүртгүүлсэн аваад ирцгээж өгөөрэй. За баярлалаа. За таны сонсч байгаачлан бас залуучуудын холбооноос маань бас маш олон үйл ажиллагааг явуулж байгаа. Тэгээд бас одоо энэ бол 2 дахь үйл ажиллагаанд байсан бөгөөд бас цаашдаа бас маш олон үйл ажиллагаа болох юм байлээ. Та бүхэн бас пэйж хуудасаас нь бас сонирхоод үзээрэй гэж бас хэлмээр байна. Миний хувьд бол өнөөдөр очиж үзэхэд таалагдсан юм гэвэл хог дахин боловсруулах буюу одоо хогийг яаж дахин боловсруулах мөн яаж түүнийг зөв зөвхөстэй хэрэглэх вэ гэдэг тал дээр бол маш их анхаарал хандуулж ажилтгаараа маш давуу талтай гой санагдчих байсан. Мөн Индонез болон Филиппинд одоо товны асуудалтай газар бас нано технологиг ашиглаж гэрэл цахилгаан гаргаж байгаа. Тэрхүү төслүүдийг бас томоохон үйл ажиллагааг бас явуулж байгаа нь бас айгүй сайшаалтай санагдаж бас авах юмч байлээ мөн хэрэгжүүлэхийг хүссэн зүйлүүд ч маш их харагдаж байсан. Миний хувьд болохоор одоо би та бүхэндээ энэ өнөөдрийн үйл ажиллагааны хэсгээс бас үйл явцаас нь видео бичлэгээр хүргэж мөн түр үйл ажиллагаанд оролцсон хүмүүсээс төлөөлөл болон 2 хүнээс бас ярилцлага авсан байгаа. Тэрхүү сэтгэлдлийг бас сонсчод буцаад студид орё. 캐나다, 미국, 브라질, 인도네시아, 오스트레일리아 같은 나라들이 지금 불이 들어왔어요. 근데 이 나라들은 굶주리는 사람들이 매우 낮은 거예요. 굶주린 사람들이 있기는 있지만 그래도 적은 나라들, 잘 사는 나라들로 보시면 되고요. 높은 나라들도 한번 봐볼게요. 높음은 아프리카 지역의 대부분의 나라들이 불이 들어왔고요. 또 매우 높음 눌러보면요. 한국 바로 위에 있는 북한 그리고 아프리카 몇몇 나라들이 지금 불이 들어왔죠. 이 버튼에 불이 들어온 나라들은요. 굶주리는 사람들이 되게 많은 거예요. Jadi narasa nih gitu para isin sari isu punya pintar ko jawab sih naman gawa tadi yang show gitu bisa nama sono terlihat jadi Үйлчлэгааны яг ойлцсон зүйлээс зогсдоггүй байсан нэг зүйл байдаг байна. Миний болохоор байгууллага маань олуулсан чиглэлийн үйл ажиллагаа өгөн болж мэдчихэж байгаа шүү дээ. Тэрнээс гадна яг энэ ирсэн одоо Солонгос маань ч гэсэн өөрөө маш дээрмж байгаа маш одоо өөрсдөө сайхан хэрэгжүүлж энэ уус орн гэдэг үгнээсээ олон улсын чиглэлээр маш олон хэмжээний үйл ажиллагаа явуулж байгаа. Жишээлбэл дэлхийн нийгмээс хөгжиж явж байгаа ч гэсэн маш олон шалтгаан болсон гэсэн залуучууд холбооны салбар байгуулсан одоо мөнгөцөлтэй зориулсан болсон койко байгуулсан тэмцээн талархаж байна. Энэ яг бид нэг гадаад улсаар ажиллаж амьдарч байгаа хүмүүс гэсэн энэ гадаадын байгууллагууд таньсан зөвлөж бодож байна. Томьёо одоо койко байгуулалт бол бас энэ байгууллагын үйл ажиллагаатай таньсан гэж юм байгууллагын хийж байгаа зүйлтэй хэлсэн бол бас талархаж байна. За өнөөдрийн энэ үйл ажиллагаанаас таны яг ойлгож авсан гол зүйл нь юу байв? Энэ яг одоо энэ
тэгээд компаучтай гэж байгаа. Тэгээд байнга орчны хангалттай маш их ажиллах хэрэгтэй байгаа гэж байна. Тэгээд энэ хойко байгуулж тэрэн дээр бас анхаарч байгаа юм гэж авсан. Тэгээд ялангуяа Филиппин, Индонез улсууд одоо үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн цаашдаа бас энэ бид нэр байгаль дэлхийг хайлах бол байгаль дэлхийн бас олон хүн байдлаар огцож байгаа гэдэг бас За баярлалаа. За миний хувьд ч гэсэн маш ялгаагүй өндөр сэтгэлтэй буцаж ирсэн. Үйл ажиллагааны талаар танилцаад бас нэгэн шин зүйлийг мэдэж аваад буцаж ирсэндээ бол бас маш их баяртай байгаа. Мөн энэхүү үйл ажиллагааг одоо зохион байгуулсан Монголын залуучуудын холбооны салбар зөвлөлийнхөндөө бас маш их талархмаар байна. Энд оролцсон залуучуудынхаа өмнөөс бас талархал илэрхийлмээр байна. Тэгээд мэдээж яг хувь хүний хөгжлөөс эхэлж бас улс орны ирээдүйн хөгжил маань бас дээшилж дэвшдэг байгаа. Тэгээд энэхүү өдрөлгөөр бас залуучууд маань маш их хийж бүтээх юмсан гэсэн бас өдөөлтийг авсан байхаа гэж найдаж байна. Тэгээд за энэ удаагийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч танд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Хөгжлийн төлөө хамтдаа. Хөгжлийн төлөө хамтдаа.